Монгол залууч та бүхнийг бүгднийг дотроо бодолтой дороо суурьтай байгаасай гэж хүсдэг. Бас хэтэрхий том хийсвэр мөрөөдлөхөөсөө илүүтэйгээр өөрт чинь хамгийн ойрхон байгаа яг одооноос яг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлэх боломжтой тэр шийдлүүдийг байнга эрэлхийлэн санаачилж хамгийн гол нь түүнийг ажил хэрэг болгодог тийм чадвартай байгаасай гэж хүсэж байна. Нямбалын Баттулга. Ерөнхийдөө улс төрчгөөс илүү манлайлагч байх зорилготойгоор энэ нэвтрүүлэгт оролцож байгаа. Та манлайлагч мөн үү? Өөрөө би бас саксны багтаа. Энэ төслийн үеэр тодорхой хэмжээгээр өөрийнхөө сул талыг олж харж байна. Өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг байсан бол одоо өөрийнхөө үзэл бодлыг ч гэсэн хязгаарлах хэрэгтэй гэдэг ойлгож байгаа. Ирээдүгөө гэрэлтэй болохын тулд аюу хийж чадсан. Өнөөдрийн байдлаар бол бусдад үлгэр дуурайл үзүүлж байна. Өөрийнхөө төлөө ажиллана. Өөрөө чинь ажил амжилт хүсье. За баярлалаа. Нямбалын Баттулга. Оросын улбаны улсын Иркутск мужийн эдийн засгийн академиг нэгтлэн бодогч, эдийн засагч, санхүүгийн менежмент мэргэжлэр төгссөн магистр зэрэгтэй. Англи, орос хэлтэй. Sunny Life компани ерөнхий захирал, Дурсамж хамтлагийн дуучин, Сагсан бөмбөгийн бүрэгдүүд багийн дасгалжуулагч, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны алтан од медаль.